Бурхны шашинд юуны төрөнд хамгийн чухалчилдаг зүйл бол мэдлэг ухааныг чухалчилдаг. Бурхан багшийн айл дурт хардаг миний сургаалыг судалж үзээд таалагдвал таалагдахгүй дагах албагүй гэж ингэж айлдсан. Тийм учраас Бурхан багшийн энэ айл дурын дагуу Бурхан багшийн айлдсан сургаал номлыг уншиж судлах мэдэх нь бол хамгийн эрхэм чухалтай тооцогддог. Тийм ч учраас эрт дээр үеэс өнөө хүртэл эрдэмтэн мэргэд дээдс ламнараар дээдийн номыг айлдуулдаг энэ гайхамшигтай номын ёс дэлгэрсэн. За энэ ёс дагуу Монголын Бурхны шашны төв гандагдчлан хийдэд олон номын айлдварууд явагддаг. За энэ цаг үед бол Монголын Бурхны шашинтны төв гандагдчлан хийдэг эрдэмтэй хоёр хамб өдөрдөж байна. За энэ бол нэгдүгээрт нь бол тэргүүн хамблам лаарамж явзан дорж, хоёрт нь дээд хамб гавж ган тумар эдгээр лам нар юм. За ийм тийм учраас энэ хоёр эрдэмтэй лам нарын номын айлдварыг гандагдчлан хийдээс албан ёсоор зохион байгуулдаг. За хамблам тэргүүн хамбламын номын айлдвар болж өнгөрсөн гандагдчлан хийдийн дээд хамб гавж ган тумар ламын номын айлдвар 3 сарын 8-нд болох гэж байна. Ер нь бол ган тумар гавжийн дээд хамб ламын номын айлдвар олон жил үргэлжилж алтан гэрэл судраар үргэлжлүүлэн тайлбарлаж байгаа. За энэ жил мөн ялгаагүй уламжлал дагуу алтан гэрэл судрын 13, 14 дугаар бүлгийг тайлбарлан айлдах гэж байна. За тэгээ ер нь бол манай гандагдчлын хийдийн дээд хамб гавж ган тумар лам бол маш өргөн мэдлэгтэй, өргөн уужин мэдлэгтэй юм хүн. За энэ номын айлдвар дээр алтан гэрэл судрын бүлгүүдийг тайлбарлаад түүний дараагаар таллага авах юм хэсэг байгаа. Энэ бол уламжлалын дагуу юм. За алтан гэрэл судар бол Бурхан багшийн айлдсан судар. За нэг онцгой ийм ном юм. За энэ ном дотор бол мэдээж яриг Бурхан багшийн айлдсан гол сургаалууд, хоосон чанарын тухай, бод сэтгэлийн тухай айлдвар сургаалууд бол мэдээж яриг байгаа. За үүн дээр нэмээд алтан гэрэл судрын онцлог нь юу вэ гэхлээр намсрай сахиусыг хэрхэн яаж шүтэх тухай гардаг. За тийм учраас алтан гэрэл судрын нэг онцлог нь бол хэрвээ бид нэр алтан гэрэл судрыг сайн уншиж утга учирыг сайн бодож бясалгаж чадах юм бол эд байлиг аривднаа гэж ингэж үзэж байгаа. За ер нь бол алтан гэрэл судрын бас нэг онцлог нь юу вэ гэхээр гал усны аюул, байгалийн гамшиг аюулаас хамгаалдаг ийм онцгой чухал ном юм. Олон түүхүүд байдаг. Гал төмрийн өөдөөс алтан гэрэл судрыг үнэхээр сүжиглж хагаад үнэхээр итгэл үнэмшилтэй байж ингэж ядах юм бол төмөр тойроод өнгөрдөг ийм тохиолдлууд урд нь зөндөө гарсан түүхтэй. За мөн алтан гэрэл судрын нэг онцлог нь юу вэ гэхээр нүгэл хилэнцгийг намжлах тухай их онцгойлон гаргасан ийм ном юм. Богд Цонховын бод мөрийн зэрэг номон дотор нүгэл хилэнцгийг намжлахад алтан гэрэл судрыг унших тухай Богд Цонхов бод мөрийн зэрэг номонд айлдсан байгаа. За ер нь бол нүгэл хилэнц арилгана гэдэг маш чухал юм. Бид тэргүй шүү цагаас мэдхгүй улмаас биегэл сэтгэл горвоор янз янзын нүгэл хилэнц хийсэн байдаг. Өнөөдрийн бидний амсаж байгаа аливаа нэгэн зовлон ямар ч зовлон бүгдээрээ бидний урд нь хийсэн буруу муу үеийн үр дагаварт ирдэг. Энэ зовлонг амсахгүй тулд Бурхан багшийн айлдсан дагуу дөрвөн нүгэл хилэнцгийг намжлах дөрвөн хүчийг төрүүлж чадах юм бол нүгэл хилэнц арилна гэж үзэж байгаа. Ер нь Бурхан багшийн айлдвар бол 3 төрөлхөйтөн буюу 3 үе шаттайгаар тайлбарлаж айлдсан. Их хөлгөн, баг хөлгөн гээд сэтгэлийн цар хүрээгээр нь тайлбарлаж айлдсан. Тэгээ их хөлгөний номлол дотроо бүр судрын ёс, тарны ёс гээд ингэж олон янзаар үе шаттайгаар ингэж айлдсан нь бидний сэтгэлийг амар амгалантай болгох, эцсийн амар амгаланд хүргэх бүхий л ийм арга ухааныг системтэйгээр тайлбарлан айлдсан гэсэн үг. Тийм учраас энэ их хөлгөний номлол дотроос энэ бод сэтгэл хоосон чанарын тухай тэгээ цаашлаад нуус тарны номлолтой ингээд холбоод ингээд явах нь бол маш чухал юм аа. Энэ хөө номын айлдвар 3 сарын 8-ны өдөр 11 цагаас болох гэж байна. Тэгээд энэ номын айлдварт сүсгтэн олныг орж байна. Мөн Бурхны шашны сургаал номлол үзэл онолыг сонирхдаг хүмүүс гэсэн энэ номын айлдварт хүрэлцэн ирэх боломжтой юм аа.